За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан амарч байна. Сайхан амарч байна. Сайхан амарч байна. За ажил сайн байна уу? Тавлаг сайхан байна. За Төмсийн залуус маань одоо бас найрамд дэрцээ. Ажиллаа гэж байна. Тий. 4 айлын 07 дээр нүглээ эртгэлээд ингээд одоо дуусгачтанд орсон явж байна да манайх. За манайх ингээд дан төмрөөр дагинчтай хашаа хийж өгдөг байгаа. Одоо энэ айлын сонголт нь болохоор одоо ингээд 20-20-ын квадрат төмрөөр савхалцсан 20-20-ын квадрат төмрөөр дайгийг хийгээд 40-40-ын квадрат төмрөөр шонгийг хийгээд ийм одоо манай дээр байгаа 2 дугаар сонголтын хашааг нь аваад хашаагаа бариулж байна гэсэн. Суулгалтын баг үйлдвэр дээр бэлддэг баг тусдаа. Одоо үйлдвэр дээр ингээ гагнуурыгээ бэлддэг үйлдвэрлэдэг баг тэрийг ингээ будган дээр буддаг баг нэг тэрийг ингээ суулгалтанд авч явдаг баг гэдэг манайх ингээ бүгд тусдаа шатаараа ингээ тусдаа байдаг гэсэн. За энэ болохоор одоо ингээ нөгөө зориултын нөгөө дээр нь тагилдаг юм хунцар таглаа нааж байна. Одоо ингээ энэ квадрат төмөр хөндөй учраас ингээ голоор нь ингээ бороо ороод дотроосоо зэвэрдэг хэвгүй. Тэр одоо энэ дээр ингээ энэ нэмэг нөмрийн гагнаад халаагаад уйраацсан байгаа учраас энийг дотроос нь ч гэсэн энэ тагийг тагилж хамгаалж өгөхгүй бол энэгээр ингээ орхноо урагдаад ингээ тасарчдаг гэсэн. Гаднаас нь ингээ мянга будаж хамгаалаад байгаа хэрнээ ингээ дотроос нь ингээ хамгаалж өгөхгүй болох юм бол бас энэ насжилт богинохон гэсэн. Манай хаяг Улаастын шинэ гүрнээс урагшаа 300 м буюу 35 дугаар хорооны 2-ын Б хэсэг Баатар хайрхны гудамж 1663-ын А тоод. Бид хүн одоо яг төмөр хийцийнхаа үйлдвэр дээр одоо хүрэлцэн ирсэн байна. За энд бол одоо маш олон зүйлийн одоо гашаанууд хийгдэж байгаа юм байна. За манай төмтийн залуус маань бол ганц одоо лагерийн гашаа, за зүслэнгийн гашаагаас гадна бол одоо малчин төмөндөө зориулсан маш олон төрлийн гашааг бас үйлдвэрлэн гаргаж байгаа юм байна, тийм ээ. Тий. Квадратаар хийсэн энэ болохоор бог бодын холимог гашаа гэж явж байгаа. Хон ямаагач хаш чинь бөхөр одоогооч хашаад ингээд яачих ингээд 2 3 төрлөөр ашиглах тийм зориулттай хашаа байгаа гэсэн. Хөр адууны гашаа яг зүгээр энийг бодвол ингээд арай хол зайтай хийгддэг. Арай өндөрч гэдэг юм уу. Энэ дээр нь болохоор ингээд доотлолт нь дахиад ингээд төмөр нэмж өгөөд хөр хон ямаагаа гашхад хүртэл ингээд боломжтой болгоод хослол болгоод үйлдвэрлэж хийж байгаа гэсэн. Энэ төмөрч өөрөө болохоор ингээд 078 гээд бүр нэмгэн бичиг зас шиг тийм нэмгэн байдаг гэсэн үг. Манайх бол яг бүр тийм нэмнийг сонгож ашигладаг. 1.1.2-ийн 2-оос дээш зузааныг сонгож ашигладаг гэсэн үг. Төмөр нэмэх тусам үн арай жоохон доошоо буун, төмөр зузаарах тусам үн дээшээгээ өснө. Ерөөсөө ийм л ялгаатай байдаг. Бас насжилтын хувьд ялгаа гарна. Насжилтын хувьд маш өндөр ялгаатай. 14-ийн харьцаатай хэмжээтэй сарвч байхгүй. Чинь болохоор ингээд 2-2-ийн харьцаатай ингээд хийгдчихэж байгаа ингээд нэг хавтангаар гэсэн үг. Тэндэрээ ингээд бүгдийг хооронд нь угсраад энэ 14-ийн харьцаатай одоо ингээд өвлжөө сарвч маань бий болж байгаа гэсэн үг. Энийг ингээд нэгээр нь салгаад яг нэг портер ачаа болгоод ачаад аваачих боломжтой гэсэн. За үний хувьд гэх юм бол манайх ерөнхийдөө нөгөө үнэн дээр оюун гатны нөхцөлийг бий болгох гэж хичээ зорж байгаа. Малчт маань танаас одоо гашаа сарвч захиалж эхэлж байна. Тэгэхээр нэг манай дээр ингээд захиалаад энэ ардлын гашаа одоо энэ сарвчийг нэг захиалагч нэг малчин маань хийлгсэн байгаа. Бидэд одоо тэр малчин руугаа явах гэж суулгалтаа хийх гээд та бүгд боломжтой бол одоо бидтэй цуг очиод яаж өгсөрж яаж хийгдгийг нэг харах боломж байна уу. За тэгэл да бид бүхэн бас малчтаа яг нөгөө уулын амандаа очиод одоо энэ гашаан дотор биш тийм ээ. Хээрээ яаж байрлалд юм бэ? Яаж харагдд юм бэ гэдгийг бас үзэгчдэндээ харуулъя тийм ээ. Төмөд төмөр хийцээс та бүхэн маань сарвч болон малын гашаа, цуслан байгуулгын гашааг захиалан хийлгэснээр өөрсдөр нь угсрал болон суулгалтаа хийлгэхээс гадна Улаанбаатар хотоос зайдуу өрших захиалагч нартаа орон нутгийн унаанд нь 50 өгч үйлчилж байна. Энэхүү сарвчийг 2-оос 3 хүн 20-оос 30 минутанд мөн адуу өгөхөр богводын гашааг 5-аас 10 минутанд барьж босгох боломжтой юм. Ухаалаг хэрэглэгч малчин та бүхэн маань өөрийн хөрөнгө мөнгө цаг хугацаа хэмнэн хашаалж болох бүхий л төмөр хийцийг төмөр хийцээс захиалах боломжтой юм. Бороо ус мусанд ингээд тугалын доотлол ингээд нуул ингээд шалбаагийн болчдөг. Энэ гашиг зүгээр хажуудаас нь өргөөл зөөгөл тавьчихна. Тугал хэлэхгүй хоньны гашаагаа ч гэсэн ингээд хоньны гашаагаа ч гэсэндээ ингээд хэлбэр ингээд зөөгөл тавьчихна. Энэ маш том давуу тал байхгүй. Би одоо энэ төмөд гэдэг компаниар малын сарвч хашаа, зөөврийн хашаа захиалгаар хийлгэж авсан юм аа. Барихад их хурдан аштайхан авсархаа идвэдэг юм байна. Сая очир 30 минут дотор ингээ угсраад бүхний хашаа тугалын хашаа энэ адууны сарвч, малын сарвч ингээд угсарчдаг юм. Манай шиг одоо ингээд отор нүүдлэр явдаг энэ ээш тийшээ гарцсан үед наас цаашаа нүүдэл судал хөөдөг хүмүүс бол авсархан ачаа явчихна, ганц портролчихно. Амар юм байна уг нь. Тэгээд төвтийн хаан тулд их баярлалаа. Малчин төмөнүүд ийм нэг сайхан захиалаад уг нь үнэн хэмнэн чимтгэн байдаг юм байна. Тэгээд захиалаад авцгаагаарай гэж өрөөлё.